Таны хүүхэд хичээлээс гадуурх цагаараа хаана юу хийж хэнтэй хамт байдаг гэдгийг та мэдэх үү? Энэ нь гэхдээ зүгээр нэг байгаа байршлыг асуугаагүй юм шүү. Харин түүний дотоод ертөнцид юу болж байгааг та мэддэггүй. Та хүүхдтэйгээ хамгийн сүүлд хизээ чин сэтгэлийн яриа өрнүүлсэн бэ? Та хоёрын дунд ярихад хүндрэлтэй, битүүхэн, тойроод өнгөрдөг сэдэв байгаа юу? Магадгүй та хүүхдээсээ юу хийсэн гэж асуудаг боловч чамд ямар санагдаж байна гэж асуухаа мартчихсан юм биш үү? Эцэг эхчүүд завгүй байдал мөн хүүхдтэйгээ хэрхэн сайн ярилцах арга олдгүй улмаас ямарваа нэгэн сэдвийн хүрээнд нээлттэй яриа өрнүүлэх нь дутмаг байдаг. Тэр дундаа хүүхдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярилцдаг, хэлж өгдөг эцэг эхчүүд төдийлөн их биш байсаар байна. Яг энэ бэлгийн боловсролыг та нар хаанаас олж мэддэг вэ гэдэг асуулгатай судалгаа байсан. 300 гаруй өсвөр насны хүүхдүүдээс судалгаа авахад эцэг эхээсээ гэж бүр хамгийн бага буюу 7% нь л одоо эцэг эхээсээ энэ төрлийн боловсролыг авдаг гэж хэлсэн. Хэвлэл мэдээлэл болон найз нөхдөөсөө энэ төрлийн боловсролыг олж авдаг гэж бүхэл бүтэн бүр судалгааны 45%-ыг эзэлсэн. Тэгэнгүүт яг үнэн зөв мэдээллийг авж гинөө гэдэг нь бас эргэлзээтэй. Буруу мэдээллийг би биндээ дамжуулах ийм юмнууд байгаа даа л да. Улсад жил бүр 4000 орчим өсвөр насны хүүхэд жирэмсэлж байгаа нь нийт төрөлтийн 5 орчим хувийг эзэлдэг. 5% гэдэг бол бага хувь биш юм а. Жилд дунджаар 650 орчим өсвөр насны хүүхэд үр хөндлөлт хийлгэж байгаа нь нийт үр хөндлөлтийн мөн л 5%-ыг эзэлж байна. Гэхдээ энэ бол албан ёсны бүртгэгдсэн тоо. Эцэг эхчүүдийн хувьд яг энэ талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцахгүй байгаа байдал маань чухал нөлөөлөд байгаа. Энэ нь ийм эрсдэлтэй маа гэдгийг тайлбарлаж өгөхгүйгээр зүгээр л за чи өрхөж болохгүй шүү. За чи айл охин жирэмсэн болох ч юм тас хоригддаг ч юм уу. Тэнгүүд нөгөө хүүхдүүд чи эргээгээд ээж аавтайгаа нээлттэй энэ талаар асуух, ярих байдал нь дахиад ингээ хумигдчихдэг байгаа. Эцэг эх таны оролцоо маш чухал юм а. Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Focus on the Family Mongolia гэр бүл анхаарлын төвд байгууллагын аюулгүй сонголт хэмээх олон улсад хэрэгждэг өсвөр насны хүүхдэд бэлгийн боловсрол олгодог сургалтанд хүүхдэд хамруулахыг эцэг эхчүүддээ санал болгож байна. Тэгвэл яг энэ дээр тийм ээ одоо өсвөр насны жирэмсэлт болвол яах юм? Үүний дараах үр дагавар ямар байх вэ? Үр хөндлөлт нь ямар хор уршигтай вэ? Бэлгийн замын халдвар төвчнөөс ямар хүчнүүд байдгийг гэх мэтчлийн зүйлсүүдийн үр дагавар хор уршиг үүнээс хэрхэн өршлөн сэргийлэх, хэрхэн хамгаалах гэдэг аргуудыг бас зааж өгдөг байгаа. Огт чи үерхэж болохгүй гэж хүүхдүүдэд мэдээж бид нар заадаггүй. Эрүүл хэл хязгаар, эрүүл харилцааны үе шатуудын талаар хүүхдүүдэд зааж өгдөг. За жинхэнэ хайрна гэж юу юм? Дурлал шохоорхол гэж юу юм ингээ ялгаануудыг тийм ээ. Тэгэхээр ингээ сургалт маань бүтэн өдрийн турш 7-8 цагийг зарцуулдаг. Монгол улсад энэ байгууллага 2016 оноос хойш сургалтаа зохион байгуулсаар өнөөдрийг хүрсэн одоогийн байдлаар 18500 гаруй хүүхдийг энэхүү сургалтанд хамруулжээ. Олон улсад тийм ээ олон жилийн өмнөөс хэрэгжсэн олон мэрэгжилтнүүд судалгаа шинжилгээ үндсэн дээр энэ хөтөлбөрийг боловсруулж гаргаж ирсэн. Үнэн их сурвалжийг хүүхдүүдэд насанд нь тохирсон байдлаар маш хөгжилтэй оролцооны аргаар сургалтаа заадаг. Энэхүү сургалтыг заах эрх авсан 500 гаруй багш нар аймаг дүүргүүдэд бэлтгэгдээд байна. Хүний нөөц сайн учраас багш нар олон байдаг учраас ерөөсөө санаа зовх зүйлгүй энэ сургалтыг захиалж авч болно. Олон хүүхдүүдийг хамруулахаас зорилготой байдаг. 500, 600, 700 хүүхдүүдэд нэг очихдоо хийдэг орон нутагт. Тус сургалтыг хэрхэн авах вэ? Эцэг эх та хүүхдийнхээ сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөлд аюулгүй сонголт сургалтыг санал болгож харилцсан зөвшөлдсөний үндсэн дээр гэр бүл анхаарлын төв байгууллагад сургалтын захиалга өгч болно. Мөн байгууллага хамт олон ажилчдынхаа өсвөр насны хүүхдүүдэд энэхүү сургалтыг авч болох юм а.